Аймгийн засаг даргын захирамжаар сар бүрийн эхний 7 хоногийн баасан гарагийг гэр бүлийн өдөр болгон албан ёсоор зарлаж гэр бүлийн үнцийг хүүхдийн эрхийг дээдлэхэж чиглэсэн шинэ санаачлагыг эхлүүлсэн. Энэхүү өдрөөр иргэдийг хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх, харилцан ярилцаж ойлголцох, гэр бүлийн ур амьсгалыг бэхжүүлэхийг уриалж байна. Энэ оны анхны гэр бүлийн өдөр 4-р сарын 3-ны өдөр тохиож байна. Эцэгчүүд маань үр хүүхдүүдэд цаг гаргах, хамтдаа цагийг хөгжилтэй зугаатаагаар өнгөрүүлэх, үр хүүхдээ сонсох, заавал албан байгууллага аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлүүд маань санаачлан энэ гэр бүлийн өдрөөр албан хаагчдаа гэр бүлтэй хамт байлгах, хамтдаа цагийг өнгөрүүлэх ийм нөхцөл бололцоогоор хандхыг уриалж байна. За мөн дараагийн сарын эхний 7 хоногийн баасан гарагт аймгийнхаа хэмжээнд гэр бүлтэй чиглэсэн хүүхдүүдтэй чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг уриалж байна. Гэр бүлийн өдөр зориулаад хүүхдүүдтэйгээ хөөрхөн цаг гаргаад гоё кино үзсэн баярлалаа л гэж. Бүгдээрээ үр хүүхдээ гэр бүлээ хайрлаж байгаарай л гэж. Өнөөдөр олон гэр бүл кино театрт хүрэлцэн ирж хүүхдүүдтэйгээ хамт кино үзэн дурсамжтай үдшиг өнгөрүүлж байгаа бол арга хэмжээний хүрээнд өртөө хичүүлсэн сонирхолтой богино хэмжээний үйл ажиллагаануудыг мөн зохион байгууллаа.